За чиглэл буюу root хэмжиж. Гуравдугаарч. За чиглэл маань unicast, multicast гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Тэгээд энэ зурган дээр харагдаж байна. За ялгаа нь бол unicast бол нэг source-оос нэг destination руу. Multicast бол нэг source-оос хэдэн destination руу. Хэдэн destination. Multicast routing-ийн жишээгүүд IPTV-ийн хэлхэнд байна гэж бодчих тийм ээ. За бид нар бол энэ төвчний үнс суурьхтэй төсрөөд энэ multicast routing бол үүсэхгүй. Unicast үзнэ. Ханга чиглүүлэх гэж юм бэ? За чиглүүлэх буюу routing гэдэг нь чиглүүлэгч төхөөрөмж нь чиглүүлэлтийн хүснэгдэх мэдээллийн дагуу чиглүүлэлтийн хүснэгт гэдэг нэг бас нэг юм байна. За энэ хүснэгдэх мэдээллийн дагуу тухайн пакетыг аль интерфейсээр гаргах вэ гэдэг үйлдэлүүдийг бол үйлдэлийг хэлнэ. Чиглүүлэлт бол нэг үйлдэл байна. Яадаг үйлдэлээр тэр router дээр чиглүүлэлтийн хүснэгт гэдэг нэг юм мэдээлэл байна. Тэр мэдээллийн тусламжтайгаар тухайн пакет хаашаа явах чинь destination IP-г нь уншаад тэр интерфейсээр гараа. Гэдгийг бол хийж өгнө. Энэ бол чиглүүлэлт юм байна. За тэгвэл сайн чиглүүлэлтийн хүснэгт routing table, routing table онцлог чиглүүлэлтийн хүснэгт. За энэ хүснэгтийг хэрхэн яаж үүсгэх вэ гэдэг байдлаас хамаарат чиглүүлэлтийг бол хоёр хэсэгт хуваана. Нэг нь бол static routing. Static гэдэг маань уян хатан аюул багцсан гэж танаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө static routing table үүсгэн байгаа юм бол энийг бол хүний оролцоотойгоор мөрийг нь солино гэсэн. Тэгээс програм router-ууд хоорондоо ярилцаад энэ мөрөөс солино гэсэн бол зүйлсэл байхгүй. Инженер хүн бол гараараа мануалаар гараа аргаар үүсгэдэг. За dynamic routing гэдэг юм бол хүний оролцоо ерөөсөө байхгүй. Хүний оролцоо байхгүйгээр router-ууд маань өөр хоорондоо ярилцаад routing table үүсгэх. За тэгвэл router хоорондоо ярилцдаг хэл байна. Протокол байна. Биднээс одоо хэдийн протокол үзэл түрүүнхэл IP протокол, интернет протокол. Одоо тэгвэл чиглэл хийхэд ашиглагддаг протокол гэж байна. За энэ routing протоколыг бид мэдээд байгаа router шиг ажиллах чадна гэсэн. Router шиг ажиллаж байгаа гэдэг маань router-ийнхаа зовлон зүгээрийг ойлгодог болно гэсэн. Тэрийг ойлгож байгаа гэдэг маань сүлжээгээ зөв зохион байгуулж чаддаг болно гэсэн. За энэ шинээр router 8-ийн чиглэлт хүснэгтийг нь харуулсан байна. За directly гэдэг нэг мөр байна. Parallel router гэдэг directly шууд холбогдсон гэсэн. За энэ router-ууд шууд холбогдсон 3 сүлжээ байна. Зурган дээр их харагддаг байна. Ямар сабнетүүд байна? 10-аар гэсэн сабнет байна. 13, 11 гэх юм 3 сабнетүүд шууд холбогдсон байна. Энэ 10 сүлжээ directly connected хэдвэр порт юм бэ? 2-р порт юм. 2-ыг. За энэ хэдвэр порт юм бэ? 13-т шууд холбогдсон. 3 байна. Яаж мэдсэн? Энэ зурган дээр байх бол эндээс нь авсан. За доош нь 1 гэдэг нэгдүгээр интерфейсээр 11-т сүлжээ болгосон байна. За энийг бол router бол өөрөө шууд холбогдсон сүлжээг бол шууд үүсгдэг. Энэ бол хүний орцоо хэрэггүй, dynamic routing хэрэггүй. Ойлгож байна уу? Яагаад шууд үүсгэж чадж байгаа юм бол мэдээлэл нь байгаад байна гэсэн үг шүү. Эцэг би энэ ард сүлжээний холбогдсон гэдгийг мэддэг учраас шууд үүсгэж байна шүү. Мэдхгүй байсан бол хүний орцоо хөндлөнгөө оролцоотойгоор үүсгэж өгөх нь тодорхой тийм ээ. Шууд мэдээд байна. Чи юу гэсэн үг вэ? Яаж мэдээд байна? За энэ бодлоор ингэж одоо та нар тэр сүлжээнд ард сүлжээнд энэ router-ыг холбохын тулд тэр интерфейс дээр холбогдож байгаа интерфейс дээр IP-г тавьж өгнө үстэй. IP-г тавьчихсан энэ тэр таблет холбогдсон шүү. Тэгэхээр энэ интерфейс дээр та нар хаяг тавь. Хэд хаяг тавьж байна? 10.0.1 хаяг. Хамгийн их хаяг хостод тавьж өгсөн. За энэ нөгөө хөрс router нь дээдийн router додоо энэ таблетынхаа 10.0.2 гэдэг хаяг тавьсан. За mask мэдээж ингэж өгч байгаа. Тэгэхээр mask тухайн таблетын нэг
яг өгсөн, мас нь өгсөн байх юм бол энэ нөхрөөд энэ савнатын нэг гишүүн байна гэдгийг бол саяхан 2 мэдээллийн тусламжтайгаар мэдэж олдог. Шууд мэд. Миний энэ интерес тус энэ зүйлээ олгочихсон. За ингээд дайрлах коннект интересүүд бол ингээд сая энэ өөрийнх нь өгчихсөн IP-ийн тусламжтайгаар IP адрес савнат маскын тусламжтайгаар дайрлах коннект зүйлүүд бол мэдж авна гэж шууд олгосон. За харин бусад зүйлүүд бол энэ нөхөрд харагдахгүй. Яагаад харагдахгүй вэ? За энэ рүүтрийн цаана болгоцсон. Өөр рүүтрээр дамжсан зүйлүүд ерөөс харагдахгүй. За тийм зүйлүүд цаана. За шууд олгосон энэ 3-ыг бол мэдчихсэн. Энэ 3 үйл авна. За энэ рүүтрийн цаана байгаа. За энэ додор рүүтрийн цаана байгаа энэ чиглэл байна. 16-аас авна. Энэ рүүтрээр хязгаарлагдсан байна. Энэ замаар орох гэхээр энэ рүүтрээр хязгаарлагдсан. Ийш явсаар энэ рүүтрээр байсан. Ингээд рүүтрүүдээр ингээд хаагдсан. Бусад тавнуудад бол харагдахгүй. Тэгэхээр энийг нь бид нар зааж өгсөн рүүтэн төвлөрөө. За жишээлбэл энэ 16-аас үжээр осон тул ямар замаар яв гэж заасан байна. Хэдэн зам байна энэ рүү очих. Маш олон зам байна тийм. Ингээд явж болж байна, энэгээр явж болж байна, энэгээр ингээд явж болж байна. За ингээд доош нь ороод ингээд янз бүрээр ингээд тойроо. Явж болж шүү дээ. За зөндөө зам байна. За тэгэхээр энэ дээр инженер бол харж хамгийн ойр буюу одоо боломжтой, баандад өргөнтэй, хурдан шуурга явах замыг нь сонгох хэрэгтэй гэж. За тэгэхээр энэ 16-аас үжээр болсон тул энэ дээртэй. Нэг топ буюу фаруудын дараагийн рут нь болохоор 10.02 энэ интерес. Тэгээ гах интерес нь 2 энэ 2-оор гарна. Энэ 2-оор гараад 10.02 дээр очиод асуу. А энэ тэгвэл өөрөө шууд энэ нөхөрснөө энэ дайрлах коннектор шүү дээ. 16-аас шууд мэднэ гэсэн үг. Ойлгосноо. За энэ рут нэвлийг энэ рүү зачаар үүсгэх юм. Энэ гараар үүсгэж болж байна. За динамикээр. Динамикээр үүсгэхээр энэ рутүүд хоорондоо нэг протоколтой хэлэлцэх. А тэр протокол нь болохоор надад сая ийм дайрлын холбогдсон ийм савнуудууд байна. Ингээ хажуу тэр хурцрууд руу явах дам дамдаа хэлнэ. Тэгмээ нөгөө хурцрууд нь авчаад тэрний тэр шууд холбогдсон савнууд руу очиход энэ рутд орчих гэсэн байна гэдэг. Ингээ мөрөө өөр дээр үүсгэж яваад байна. Тэг би эндээ ингээ хэлээд цаашаа ингээ явах гэх. За ингэж явсаар байгаа тэнгуут нь одоо ярьдэл энэ сонголт хэрэгтэй болно шүү дээ. Жишээлбэл R6 дээр сая одоо энэний R8-ийн энэ 3 юм рүүтрээ очих. За жишээлбэл 10-таа сүжээр очих юм гээд замууд овчин хин энэс очих уу гэхээр энэ хуршүүдээс нь орчих гэсэн шүү дээ. За энэ хуршүүд нь цаашаа хурш руу явуулаад энэ R6 дээр бол энэний хуршүүдээс ирнэ гэсэн. Энэ 3 байна хурш тийм үү. За энэ 3 дээрээс бол ингээд өөр ингээд замууд орчих. Тэр одоо сонголтоо юм гэсэн. Энэ олон замыг альваар нь явах вэ гэдэг сонголт. Тэгэхээр энэ сонголтыг хийж байгаасаа хамаарат сая энэ динамик рутын чинь бас дотроо гэдэг байгаа гэсэн. Ойлгосноо. За энэ дараагийн слайд байна. За тэгэхээр компьютер маань өөрөө дээдлийн төвшингийн хөрөмжтэй шууд хүнтэй байсан. Доотлын төвшингүүдийг бүгдийг нийт чадна гэсэн. Тэгвэл энэ нөхөр бол бас нэг тодорхой хэмжээний чиглэлтэй хүчтэй байх хэрэгтэй. Бид нар компьютер дээр бол IP нөгөө дефолт хипэг ингээд тавьж өгдөг шүү дээ. Mask гэдэг тавьдаг. Яг тэрээс нь хамаарсан хүчнэгт үүсэж байгаа. За тэр хүчнэгтийг хардаг команд нь net асах R гэдэг энэ. Net status, network status гэсэн үг энэ команд. Энэ net status гэдэг командыг бол хүчний инженерүүд юм шийдээр хэрэглэдэг байна. Бүх параметруудыг мэддэг хэрэгтэй гэсэн. Энэ нэг хоёр параметр нь R гэдэг маань рутын дэвлийг харна гэсэн. Root R. N гэдэг маань number тоо хэлбэрээр харъя. Тоо. Нөө host name домен нэрээр нь биш. Тэмдэгтэн одоо нэрээр нь биш. Яг IP-аар нь харъя гэсэн. Number-аар. За ингээд харсан чинь энэ компьютерийн болохоор ийм үр үүснэ. За гэдгийг нь хэлгүүл яг. Default хэлбэрээр. За энэ шууд холбогдсон ямар байна. Тэгэхээр компьютер дээрс ингээд хардлаа. Гитвэ гэдэг ингээд нэг мөрөн дээр бол гар цайг байна те. 153 11 31 254. За энэ destination-аараа цаана дөрвөн шиг нөл юм. Special address дээр
үзчихсэн тийм ээ, дөрвөн сигнал, маск дөрвөн сигнал байх юм бол энэ бол default router гэдэг NN гэдэг. Энээс бусад тохиолдол гэдэг. Тэр бол энэ бизнес нь бол дөрвөн ноётой дэвтэр нэг юм хайтай байна гэж маань дэвтэр default гэдэг энэ мөр байна. Хамгийн доод юм. За бүр ингээд ойлгох flag гэдэг дараалал G гэдэг. G гэдэг нь fix. U гэдэг нь дандаа unicast гэсэн. Unicast router мөрөд гэсэн. Нэгээс нэг рүү. Гах интерфейсүүд нь наалтай. Энэ бол Linux үүсгэн систем дээр net командыг харсан байна. Одоо илүүдээ энэ компьютер дээр харъя. net.asах rn. Энэ одоо энэ ноутбукны рутэн дээр. Энэ IP6 рутэн дээр, энэ IP4 рутэн дээр. Одоо энэ компьютерийн default гэдэг нь яаж вэ? Default гэдэг нь IP хаяг. За 19.36-ийн нэг хаяг байна. Яагаад мэдсэн гэхээр network business-ийн дөрвөн шиг ноётой, mask ноётой. Гэхдээ хаягтай. Гарах интерфейс нь 36.100. Тэгэхээр миний энэ компьютер 102 хаягтай юм байна. За metric нь 25. Би давхар бас ингэж зааж байна. Бас ингэж default гэдэг 0.0.0 36-ийн 2 руу гараа гэх. 2 танд дааж хөнөөстэй. Зааж өгч болно гэсэн. Форнэстэй одоо та нар баяшуур очиж зүүн урдуур явах явах 2 зам байдаг шүү дээ. За тэгвэл тэрийг сонгох асуудал. Тэгвэл сонголтыг энэ параметр дээр метрик гэдэг параметр гэсэн. Яг адилхан мөр үүсгэхэд метрикийг нэг нь арай багаар тавьдаг юм бол бага метриктэйгээр яаж явдаг гэсэн. 2 метрик нь хоёулын тэнцүү тавьчих юм бол яг бол тэгвэл одоо хоёулын гарна аль утгаар явж байна. Нэг пакет тэгэхээр доод баланс гэдэг юм уу гэж. Ачаадыг хувааж байна. 2 пакет явуулаа эхнийх нь уртлын замаар нөгөөх нь хоёрын замаар явна. За автон систем гэдэг юм байдаг. Тэгээ одоо Dynamic routing үзээд байж байна. Static routing үзээд юм бол ахгүй шүү дээ. Ингээд гараа тавиад өгсөн. Dynamic routing сонирхол байна. Тэгээ ямар тохиолдолд Dynamic routing ашиглах вэ? Ямар тохиолдолд static-ийг ашиглах вэ гэдэг сонирхол байна. Та нар ямар тохиолдолд алиг нь хэрэглэх вэ? Та нарын хувьд алиг нь хэрэглэмээр байна. Static нь Dynamic нь олон зам байна гэдэг маань олон router гэсэн. Маш олон router 50-60 router. Тэр гараа тавина гэж үзүүлж юм шүү дээ. Гараа тавина. Тэр одоонаас ингэ бодож хийж явах юм юм да. Энэгээр нь явна. Ингээд хүн юм чинь ингээд алдаа гарчлаа. Нөгөө рутин төвчийг буруулан байгаа гэсэн. Тэр дахиад нэг рутер шинжилээ. Зүгээр нэг савнаас нэмий. Нэг спид сүлжээ тэр сүлжээн дээр тийм нэг рутер нэмэнгүүт чинь нөгөө 50 рутер чинь 50-ын дээр нөөцтэй юм. Тэгвэл эдгээр нэг 5-6 рутер болоо тэрийг гараараа шууд харж байгаа чинь дээрээ тавьдаг. Тэгээд тийш явах биш юм рутер юм байна. За тэгвэл enterprise нэлээд одоо том хэмжээний хар хүрээгээ том хэмжээний сүлжээн дээр бол Dynamic routing бол оновчтой юм байна. Танай байгууллагч нь том байгууллага. За ингээд автон систем гэдэг маань тухайн өөрөө нэг сүлжээнүүд биш тийм сүлжээ. Одоо энэ дээр бол дөрвөн автон систем байна. Өөртөө засах орон гэдэг чигтэй автоном орон гэж ярьдаг. Тэрэн шиг автон системтэй юм сүлжээнүүд байдаг. Тэгээ энэ сүлжээ яа гэвэл нэг автон систем дотор нэг инженерийн мэдлэг гэж. Өөрөөр хэлбэл нэг ISP гэсэн юм. ISP компани. Зүгээр нэг компани. Нэг инженер бүгдийг өөрсдөө эрхтэй гэсэн. Нэг хүний эзэмшлээ, нэг компани эзэмшлийн төсөлж автон систем. Тэгэхээр энэ дотор бол рутин дэвлүүд бол рутер болгон дээр харагдаж бодноо. Энэ манай рутер учраас. Гэтэл бол энэ ч одоо ISP компаниуд өөр хоорондоо интернет үйлдвэрлэлд ингээд дандаа энэ дотоод сүлжээнүүдэд холбогдоод яригдж байгаа шүү дээ. ISP компаниудын хоорондоо холбогдсон. За тэгэхээр Mobinet-ийн нөгөө рутин дэвлэл нь шүү юм. Ullnet-ийн рутин дэвлэл ингээд хоорондоо ярилцаад ингээд орж ирээд тоглохгүй шүү дээ. Монгол Улсын их сургуулийн одоо юу гэдэг нэг 30-аад рутин дэвлэл мөрүүд нь
шинжлэх ухааны технологийн их сургуулийн баахар үүрэгтэй ингээ холилдсон ингээ мөрүүд нь ингээ гараад ирсэн. Чинь нөгөө автон систем биш. Холилдоод чи бие даасан байгууллагууд шүү дээ. Тэгэхээр автон системийн дотор чиглүүлэлт хийдэг рүүтэндээ динамик рүүтэн босгодууд байдаг байна. Автон систем хоорондоо хийдэг юм динамик рүүтэн байдаг. Автон систем хооронд хийдэг нь болохоор автон систем доторх рүүтэнд явдаг тасдаггүй гэж. Зөвхөн ISP хоорондын рүүт. Ойлгосон уу? За ийм онцгой. За ингээд рүүтэн босгодуудыг дотор нь хаваах нэ. Хаваагаар. Яг энэ зориулсаар нь хаваана л да. За сая автон систем доторын ажилтнууд нь бол интрадомен гэдэг нэртэйгээр хаваач. Автон систем хоорондоо ISP-нууд хоорондоо гэсэн. Динамик рүүтэн босгод ажиллаж байгаа бүлүүдийн бол интердомен. Интернетийн интер гэдэг үг. Домен хоёрын дээр домен байна. Эхнийх нь интранет гэж. Автон систем дотор. Бид нар дотоод сүлжээнд дотор ашиглаж болно гэсэн. За дотоод сүлжээнд ашиглаж байгаа интрадоменнууд дотор хоёр байна. Бизнес вектор рүүтэн босгоод линк стейт рүүтэн босгоод. За тэр доор ногоонууд нь жишээнүүд төлөөлөгч нар рейт гэдэг нэртэй босгоод гэсэн. Энэ бол бизнес вектор рүүтэнгийн төлөөлөгч юм байна гэж ярих юмстай. Дотоод сүлжээнд би ашиглаж авах юм байна гэж. Router information босгох гэсэн үгний төвшрөл RIP гэдэг байна. Аваад хамгийн анхны динамик рүүтэн босгох. Router хоорондоо ярилцдаг босгох. RIP. Router information босгох. За distance vector-ийн үндсэн зарчим бол одоо нэг 2 3 зам байлаа тийм үү. Тэр 2 3 замаас ямар параметрыг нь үндэслэж одоо найрлыг сонгох гэдэг шүү дээ. Тэгвэл distance vector-ийн хот distance гэдэг маань зай ойлгуулсан. Тэгэхээр хамгийн богино замыг сонгодог гэсэн. Богино хон. Жишээлх юм бол яг адилхан рүүтүүдээр хийсэн сүлжээ байлаа. Адилхан гэдэг маань тэр баанд бүгд адилхан. Бүгдээрээ гигабит интерфейстэй. Яг адилхан рүүтүүдээр хийсэн сүлжээ хамаар рүүтрүүдийн тоог нь тооддог. Аагаас B давруу очиход зүүн гар талаар явах юм бол 5 рүүтер, дундаар явах юм бол 6 рүүтер, 10 гар талаар явах юм бол 2 рүүтер дамжаад очно. Гэх юм бол хамгийн төөхөр рүүтер дамжиж байгаа юм байна. 2 рүүтер. Гэтэл дунд нь нарийн зам байж болно шүү дээ. Нөгөө ботлнек гэж яриад байгаа. 2-ыг нээсэн, 1-ийг нээсэн. Тэрийг бол мэдрэхгүй гэсэн. Ойлгосноо. Замын өргөн бүдүүн бол мэдрэхгүйгээр рүүтрийн тоог тоолоод hop count энэ репорт нөгөөрөө суул талтай. Сайн талны үг гэхээр шууд рүүтрийг тооцож байгаа учраас рүүтэн босгоод үуч нь хоорондоо маш хурдтай ярилцна гэсэн. Ойлгосноо. Тэгвэл линк холболт холболтын төлбөр. Тэгвэл миний одоо энэ интерфейс дээр гигабит их энэ дээр 10 гигагийн интерфейс холбогдсон байдаг юм уу? 10 гигагаар нь яв. Түрүүний нөгөө бизнес векторыг цөөхөр рүүтрээр дамжих хамаагүй. Рүүтрийн тоо хамаагүй. Харин 6 рүүтрээр дамжаад ирсэн тэр маань гигабитээр. Зам нь өргөн байх юм бол олон рүүтерч бай, цөөн рүүтерч бай. Зам нь өргөн, баанд битний өргөн гэдэг замыг сонгодог гэсэн. Ойлгосон уу? Балтаатай бит замыг сонгох. Түрүүний бизнес вектород балтаатай хамаагүй богинохон байх болсон юм. Ойлгосон. Link state-д юу балтаатай явах. Тойроос гисгэлээс өргөнөөр явна. Тэгвэл түрүүнд аль нь хурдтай гэдгийг бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ тухайн тохиолдол ямар тохиолдол байна? Link state-ийн сул тал нь болохоор интерфейсүүдийн баанд битний өргөнүүдийн бүгдийн тооц нэг метрикүүдийг тооцох том юм байна. Дилейг тооцсон шүү. Дилей нэг хоцроглоо интерфейсээр ороод дүүдрээр харахад бид нэг 5 дилей үзчихсэн тийм үү? Хоцроглоо. Тэр болгоно ч томьёо тооцоод ингээд боловсруулж штэ. Өөрөөр хэлбэл процессын шаардлагатай. Одоо нэг ингээд линк татах юм бол нөгөөдгий чинь нөгөө рүүтрээс хоорондоо ярилцдаг юм бол recovery гэдэг нь нэлээд их хугацаад авчих. За patch vector-ийн хувьд одоо энэ ISP хоорондын ISP компани Монгол одоо маш өргөн гэдэг хэрэглэж байна. Одоо Монгол уурсгал бол ханал
хязгаар орохгүй гэж Скандинавд бас ажил компани болсон. Тэгж байгаа үстэй. Тэгвэл Монгол дотор уртчлалыг бол энэ BGP гэдэг протоколоор ярьдаг рүүтрүүдийг тавьсан гэсэн. Ажил нь бордер gateway протокол. Тэр OSPF гэдэг үгтэй Open Shortest Task Force гэсэн. Open Short. Open netтэй shortest гэдэг нь богино task гэдэг нь зам. Force хний. За BGP border захын гэсэн. Gateway гарц. Протокол border gateway протокол BGP. За манай байгууллага IC компани. IC компани дотроо бол манай ажилттай, манай хэрэглэгчнэр байгаа, айл өрхүүд байна, байгууллагууд байна. Энэ дотроо бол юу гэдэг линк стэйт гэх юм уу бизнес ресторан нь шилж болж байна. Тэр дотор холбож байгаа рүүтүүд байна. Манай IC бол нөгөө IC-тэй холбоод BGP-гээр холбоно. Энэ захын рүүтээр бол BGP-г тохируулж өгнө. За ингээд хийж байна. За пэш filter бол нөгөө бандд янз бүр юм байна гэдэг тоол. Зөвхөн софтвер тоосон. Гол нь сая нэг автон системийн дугаараар өргөдөг. Энэ AS гэдэг. Ажил компаниудын автон системийн дугаараар тоосон. Тэгээ. Тэгэхээр энэ suurчлаад усраас энэ ажлын орондын рутын интер доменыг үүсэхгүй та. Интра домений энэ хоёр төлөвлөгчийг үүснэ. Референс дээр. Тэгээд дуусаа. За диснэвэртэй түрүү ярьсан. За томьёогийн бичиж. Номон дээр ч байгаа. 23 дугаар зураг. Зургаар илэрхийлсэн, графикаар илэрхийлсэн гэх нь энэ сайн томьёогоор илэрхийлсэн дэглэх. Түрүүний ярьсан томьёолыг бол үүсгэсэн байдал юм гэсэн. За тэгэхээр энэ A, B, C, X, Y гэдэг энэ бүргийн дотор нэг үүсгэнэ. Энэ бүргнүүд бол рутер ангилаанууд. За тэгэхээр X рутер, Y рутер руу явах минимум дамыг нь олох гэсэн үг. Distance routing гэдэг маань бол минимум богино дамыг сонгодог. За минимум гэдэг хаалт дотор DX, Y. За X-с Y хооронд distance гэдэг. За энэ CX за C гэдэг нь cost гэсэн үг. Cost гэсэн өртөг. За тэгээд DZY гэдэг тийм. Харин бас нэг өртөөсөн байдлаар тооцдог. Энэ дээр маавсан. За тэгэхээр энэ X-с Y-ийн хооронд минимум зайг нь сонгох гэж шүү дээ. Одоо энэ тохиолдолд энэ 3 зам байна тийм ээ. Энэ 3 замын алийг сонгох байх гэдэг ярьдаг. За тэгэхээр энэ бол өөрөө шууд холбогдсон учраас энэ бусад рүүттэй холбогдсон энэ кост бол өөрөө мэдчихэж байгаа гэж. Ширадаар холбогдсон юм уу юу холбогдсон нөгөө түрүүн бол ижилхэн рүүтрүүдийн хувьд бол шууд рүүтрүүдийн тоогын нь бол сонгогдсон шүү дээ. Ижилхэн рүүтрүүд. Ижил бус бол бас тоосоо тоосон. За бас нэг кост гэдэг нэг юм гарч ирнэ. За энэ костыг бид гараад тавьж болно. Заавал одоо энэгээр явахгүйгээр костыг нь өөрчлөх замаар тэр замыг сонгож болно гэсэн. Янам гүт ингээд. Өөрөөр нь параметрын солих замаар энэ замаар яваа гэдэг чиглэлийг өгч болж юм гэсэн энэ дээрээс ажиллаа. За энэ костуудыг мэдж байгаа. За тэгээд энэ A рүүтрээс task distance-ыг бол A мэдж байгаа. Тэгмээд A-гээс энэ distance тэгээд нэмэх нь энэ cost гэдэг. За энэ хоёрыг одоо ингээд харьцуулаад аваа. Ингээд одоо algorithm шиг юм байна гэсэн. X-ийн хооронд ингээд тоонод чигээр ингээд cycle рекурсив маягаар тооцоо. За тэгэхээр энийг бол ингээд толгой хэрэглээд байгаа зүгээр сайхан read дээрээс болдог. За ингээд report гэх бизнес рүүтер үүсгэнгийн төлөөлөгч нь read юм аа. За report кодын хувьд бол энэ жишээг бид нар үзчих юм бол ойлгоцсон. За харъя. ABC гэдэг рүүтрүүд байгаа. За хоёр рүүтрийн хооронд байгаа нэг тоонууд байна да. Тэр бол өртгөн cost. Жишээлбэл A-гээс B руу дамжих хийхэд бол 5 гэсэн өртөг зарцуулнаа. Та нарыг автобусан зуугаад тийшээ дамжих юм бол 1000 төгрөг, дамжихгүй 500 төгрөг. Тэрүүн шиг одоо тийм бас нэг юм байна. Cost. За одоо ингэ харъя. За A бол өөрөө дөрөө бол ямар ч cost зарцуулахгүй байна. Энэ байна гэх юм ээ.
За бэр ослол 5 юм байна. Сэрүү 2 юм байна. Дэрүү 3 юм байна. За энэ шууд холбох зүйлсээс next hop гэж байхгүй. Дараагийн рүүтрээ дамжиж очих юм байна. А тэгэхээр E руу очиход энэ рүүтрээ очиход хэдэн зам байна? За ингээд дээгүүр явсан дахаар доош нэг зам. За ингээд энэ замаар явсан өгтгүүдийг нэмээд явна. Ингээд нэг автобус амжилтыг нэг боцсон. За тэнгууд эгээс бирөө боллоо. Энэ дээр одоо энэ буудлаар сольж ин гэсэн чинь 5 биш 3 нийтээр самаас 8 костаас шалгалтай гэж. За 8. За энэгээр яг 8 юм байна. За ингээд доогуур нь явууд 6 юм байна. Ингээд дундуур ингээд хэрэг юм бол за ингээд өгтөг бол өгшөө ихтэй байна тийм. Тэгэхээр бол дизель өстөр бол энэ хамгийн бага өсөлтөйг нь бол кост болсон. Тэгэхээр аль нь за сигээр дамждаг тийм ээ 6 тань гэсэн. Та нар чинь тэгнэ үстэй. Тус дамжаад ингээд өснө боломжтой юм бол аль болохоор кост багтдаг юм. Тэгэхээр дизель өстрийн нэг суулгаад нь энэ кост болохоор яг нэг линкээр тооцох тийм ээ. Баан бизнесээр өргөн нарийн гэж тооцохгүй. Тэгэхээр одоо сая энэ кост 2-4-гээр ингээд баг кост асууж байгаа гэсэн удаан хэмжээс багтгүй удаан бүгдээрээ замаар явж магадгүй гэсэн. Одоо тэрийг нь бол бизнес секторт тооцох. А линк стейшнүүд харин зам бүгдээрээ байна уу үгүй бүгдрлөхөр байна уу үгүй гэдэг нь